сайн байцгаана уу хүмүүстээ. Үгийн хургал хичээл эхэлж байна. Энэ хичээлээр үгийг хургах ёсыг мэдэж зөв хэрэглэх юм аа. За тэгэхээр хургал маань хэлний үндсэн нэгжүүд дээр байдаг өгөөд хэлний бүтээвэр, үг, өгүүлбэр, их гэсэн хэлний үндсэн нэгж байна. За бүтээвэр нь бол хэлний хамгийн бага нэгж өгөөд үг бүтээх хуйлгах үүрэгтэй. Үг нь хэлний нэрлэлтийн нэгж бөгөөд өгүүлбэр бүтээх үүрэгтэй. Өгүүлбэр нь харилцааны хамгийн бага нэгж бөгөөд тодорхой үйл явдлыг илэрхийлэх, мэдээлэх, нэрлэх, харилцах үүрэгтэй. За их бол харилцааны дээд түвшний нэгж бөгөөд тодорхой хэрэг явдлын талаарх төгс санаа илэрхийлэх үүрэгтэй. За тэгвэл бүтээвэр хэмээх ойлголтод ерөнхийдөө язгуур дагавар нөхцөлийн тухай ойлголтууд хамаарна. Үг дээр болохоор нэр үг, үйл үг, за тэгээ язгуур дагавар нөхцөл тий ялгаал. За нэр үгэн бүтцэл язгуур дагавар олонтой тий ялгаал хамаатуулах нөхцөл байдаг бол үйл үг нь язгуур дагавар, хэв байдлын дагавар, холбох төгсөх нөхцөл гэсэн бүтцтэй. За өгүүлбэрийн хүрээнд болохоор бүтэц ус өгүүлбэрийн тухай ойлголтууд багтана. Ихэд болохоор зохицолбор, мөчлөг, хэсэг, бүлэг, ангиас дэлгэрэх үсэх юм аа. За тэгэхээр нэг зохицолбороос бүтсэн ихч байж болох байх ба түүнийг бичлэх гэдэг. За тэгэхээр энэ хэлний бүх нэгждэр бол хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгорох хуургал маань байдгаа. За тэгвэл бид өнөөдөр үгийн хуургалыг ерөнхийдөө эндээс тусгаалж авч байгаа байх нь. За үгийг дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох, хураах хуургалыг бол хийж болно. Үгийг эхний үсэг болон үеэр товчлох, нэг юм үзэгдлийг хоёр ба түүнээс дээш олон үгээр илэрхийлэх, хоршоо ба нийлмэл үгийн байрыг соль найруулах, үйлээс нэрээс үйл үг бүтээн хэлцүү хэлбэрчлэлийг өөрчлөн найруулж хувирахыг үгийн хуургал гэж. За дэлгэрүүлэх хуургал хийх эдгээр 5 арга байх өгөөд тухайн аргуудыг жишээтэй дэлгэрүүлэн уншаарай. За хураах хуургалын жишээг мөн дэлгэрүүлэн уншаад бичиж тэмдэглэнэ. За салаалах хуургалын хувьд төрөл үг үүсгэж үгийн утгыг салаална. Үгийг цээрлэн нэрлэж салаална. Этгээд үг үүсгэж үгийг салаалах хуургал хийдэг учраас төрөл үгийн тухай, төрөл үгийн үүрийн тухай ойлголтыг оруулсан. За тэгэхээр төрөл үг гэдэг нь бол нэг ижил язгуурт өөр дагавар залгаж шинэ үг үүссэн байдаг бол харин нөхцлөөр хувилахгүй бол төрөл үг үүсэхгүй юм аа. Төрөл үг болохгүй. Үүнийг бол төрөл үг гэж андуурч болохгүй. За этгээд үг болон цэрлэх ёсны тухай ойлголтыг мөн оруулсан. За тонгоргох хуургалын хувьд байрыг солих, угсраа нийлмэл үгийн байрыг солих, хоршоо буюу зэрэгцэн нийлмэл үгийн байрыг солих. За нийлмэл өгүүлбэрийн байрыг солих гэсэн 3 арга байдаг. За эндээс тухайн үгсэд өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг утга нь яаж өөрчлөгдөж байгааг өгүүлбэрийн гишүүний байр болон байр дээр тулгуурлан тайлбарлавал, за хомоолын утгаар мах утгана гэсэн өгүүлбэр байсныг утсан мах нь ингэж хомоолын утгаар утсан мах нь гэж өөрчилснөөрөө тонгорох хуургал хийснээрээ яаж өөрчлөгдөж байна вэ гэдэг нь мах гэдэг үг шууд зүгтгунаас махыг утгана гэж шууд зүгтгун байснаа утсан мах нь гэд өгүүлбэр болохоор зэрэг өгүүлбэнд холбогдож мах гэдэг үг утгана гэдэг өгүүлбэнд холбогдож байсан бол гарчээ гэсэн өгүүлбэнд холбогдсон байна. Энэхүү нийлмэл өгүүлбэр нь бүхэлдээ харилцаа ухсарсан нийлмэл өгүүлбэр байснаа олон гишүүн өгүүлбэртэй ухсарсан нийлмэл өгүүлбэр болж өөрчлөгдсөн байна. За тэгэхээр тонгоргох хуургал хийснээрээ өгүүлбэрийн гишүүний байр болон хэв шинж нь өөрчлөгдөж байгаа учраас үгийн байрыг оновчтой сонгоо хэрэглэх нь чухал гэдгийг бол энэ жишээнүүдээс дэлгэрүүлэн хараарай. За 3 дугаар үйл ажиллагаа маань дэлгэрүүлэх, хураах, салаалах, тонгоргох хуургал хийхдээ юун дээр анхаарах вэ гэдгийг бол харуулсан байна. За 4-р эдгээр өгүүлбэрт байгаа тодруулсан үгсдэр энэ 4 хуургалыг аль тохирох хэлбэрээр нь найруулж бичнэ. За жишээлбэл хүн хүнийхээ хүчинд амьдралын урт замыг туулдаг гэсэн хүн хүнийхээ хүчинд гэсэн өгүүлбэрийг хүн хүнийхээ хүчинд загас усныхаа хүчинд байдаг ч юм уу гэд нэмээд эсвэл хүн хүнийхээ хүчинд гэдэг нь хүн хүний түшин жаргаж амьдралын урт замыг туулдаг байдаг ч юм уу ингээд аль оновчтой хэлбэрээр нь найруулж бичээрэй. Ажлын хуудасаа ажиллаад илгээгээрэй. Амжилт хүсье.